одоо миний дурдах энэ 5 шинжээс танд илэрвэл та бас өөрийнхөө сэтгэл зүйд анхаарах цаг нь болсон байна. Жишээлбэл та унтаж чадахгүй бол шийдвэрлэж чадахгүй тийм асуудал таныг байнга зовоож ивэл ер нь зураг зураад нэг үзэрэй гэдэг юм билээ. Сайн байна уу? Намайг Хашка гэдэг. За энэ бол миний хамгийн анхны влог. Ер нь өөрийнхөө влогоороо дамжуулан цаашдаа гоо сайхан эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд, дэлхийн сонирхолтой үйл явдлууд, баримтууд, түүхэн үйл явдал, эсвэл шин содон зүйлсийн талаар ер нь ярих болно. Миний хувьд ментор биш, гэхдээ сонирхдаг хүнийхээ хувьд энэ бүхнийг яг ер нь баттай гэсэн юмнуудаа ярьж явах болно. Өнөөдрийн сэдв бол хэтрүүлэн бодох явдал эмгийн талаар ярих болно. Ер нь бид нар өөрийнхөө сөрөг бодолд төдийлөн анхаарал ач холбогдол өгөхгүйгээр цаашаа удаан бодсоор байдаг. Тэгээд тухайлбал ямар нэг сөрөг зүйлс дурсамжийн талаар. Гэхдээ энэ цаашлаад удах тусам таныг бүр сэтгэл готрол руу оруулах ийм эрсдэлтэй байдаг юм байна. Тэгэхээр Forbes сэтгүүлийн 2023 оны судалгаагаар 25-аас 35 насны хүмүүсийн 73% нь аливаа зүйлийг хэтрүүлэн боддгоо гэсэн ийм судалгаа гаргаж байсан. За харин манай улсын хувьд 2013 онд Цэмүүдийн улсын хэмжээнд хийсэн судалгаагаар 4 хүн тутмын нэг нь сэтгэл зүйн ямар нэг тулгамдсан асуудалтай байдгаа гэсэн ийм судалгааг гаргаж ирсэн байна. За та бүхний харж байгаачлаа ер нь тэр дундаа 18-аас 64 насныхны хувьд ер нь 5 хүн тутмын нэг нь сэтгэл төвших эмгэгтэй байдаг бол 16 хүн тутмын нэг нь сэтгэл готрах ийм эмгэгтэй байдгийг судлаачид гаргаж ирсэн байна. За энэс гадна бас бусад сэтгэл готрлын ер нь сэтгэл зүйн ямар байдалтай байгаа судалгааг та бүхэн харж байна. За хэтрүүлэн бодох нь ямар байдлаар илэрдэг вэ гэдгийг дийлэнх одоо Монгол сайтуудаас үзвэл бодлогошрох болон тасралтгүй бодох гэсэн ийм хоёр байдлаар дийлэнхтэй илэрдэг гэдгийг хэлж байна л да. Гэхдээ миний хувьд сонирхолтой санагдсан нь юу вэ гэхээр MyFitBrain гэдэг ийм онлайн сэтгэл заслын ийм сайт байдаг. Тэгээд энэ бол энэтхэх сайт. За энэ ч одоо хэрвээ та ямар нэг сэтгэл зүйн асуудалтай байгаа бол хандаад өөрийнхөө сэтгэл зүйн тусалцаагаа авах ийм боломжтой. За зөвхөн энэ сайт гэхгүй Монгол бас ийм зөндөө сайтууд байдаг. Бас ийм тусалцаа үзүүлдэг хүмүүс ч бас байдаг. Онлайн сэтгэл зүйчид бас байдаг. Тэгэхээр тэдэнд та бүхэн ч гэсэн хандаж болно. Миний хувьд яагаад энэ сайтыг сонгосон бэ гэхээр яг энэ сайтн дээр танд хэтрүүлэн бодогчийн ямар шинж чанар илэрч байна вэ гэдгийг онцлон гаргаж ирсэн сонирхолтой байсан. За тухайлбал доорх 5 шинж одоо миний дурдах энэ 5 шинжээс танд илэрвэл та бас өөрийнхөө сэтгэл зүйд анхаарах цаг нь болсон байна гэж дүгнж болохоор байна. За хамгийн ихнийх нь хэрвээ хин нэг нь эсвэл та магадгүй та өөрөө хин нэгэнд ямар нэг зүйл хэлснийхаа төлөө тэрийг маш удаан хугацаанд боддог бол магадгүй тэр бодол чинь таныг бүр тавгүй хэмжээнд хүргэдэг бол. За жишээлбэл ажил дээр чинь хин нэг нь ирээд танаас тусламж хүсэхэд та үгүй гэж татгалцсныхаа төлөө тэр бодлоо баг гэртээ ирээд бодно, маргааш нь бодно, нөгөөдөр нь бодно, 7 хоног бодно, сар бодно, дараа нь тэр хүнтэй таарад уулзангуудаа би тэгж татгалцсан штэ гэдэг нь таныг тавгуутуулж байгаа бол магадгүй юу гэдэг нь одоо тэр охинд би үгүй гэд хэлсний төлөө тэр одоо дарахтаа найздаа тэрнээс болоод миний цалинд нөлөөлч хүдээч гэдэг юм уу одоо бүр болоогүй байгаа зүйлийг хитрхи ингээд удаан бодож байгаа бол анхаарах цаг болсон байна. За хоёр дахь нь гэр бүлийн эсвэл найз нөхдийн хүрээнд эсвэл аав ээж хүрээнд ер нь ямар нэг харилцаанаас үүссэн одоо үйлдэл үгийг байнга сандаг бол. За жишээлбэл таны эхнэр нөхөр ч гэдэг юм уу те танд ямар нэг гомдох үг хэлээд та тэрийг маш удаан хугацаанд ингэж бодож байдаг бол. За жишээлбэл аягаа угааж явахдаа ч юм уу эсвэл найз нөхдийнхөө дунд ч юм уу те таныг хэрвээ эвгүй байдалд оруулаад та тэр эвгүй байдлыг маш удаан санаж байдаг бол бас анхаарамжтай. За гурав дахь нь аливаа асуудлын голыг заавал олох гээд бүр ингэж хичээгээд байдаг бол магадгүй ямар нэг харилцаанд эсвэл ямар нэг асуудал гарахад энэний учир шалтгаан нь яг юунаас болов гэдгийг та бүр маш удаан боддог. Энэ нь таныг бүр сүлдээ зовоох хэмжээнд хүргэж байгаа бол. За дөрөв дэх нь
таны хэд удаан бодож байгаа энэ бодол таны бодит эрүүл мэндэд нөлөөлж байгаа бол жишээлбэл та унтаж чадахгүй бол та яг тэр бодлоосоо болоод байнгын хөргөөн, байнгын нойр бахтай, хоол бахтай ингэж яваад байгаа. За тавдах нь гарсан үр дагавраас үл хамаарч та өөрийгөө буруутан болгож байгаа л. Өөрөөр хэлбэл байнга харамсал тээж байгаа бол нэгэнтээ өнгөрсөн эсвэл болоогүй байгаа зүйлийн талаар бодож өөрийгөө байнга буруутаж байгаа л та өөрийнхөө бодож байгаа яг тэр зүйлдээ анхаарах цаг болсон байна. За тэгэхээр хэтрүүлэн бодох энэ муу зуршлаас бас салах боломжтой. Өөрийгөө бүрэн чөлөөлж өөрийгөө бас дүүрэн гоё энергиэр цэнэглэх бас боломжтой. Тэгэхээр яг яаж хийдэг вэ гэхээр за жишээлбэл дөнгөж сая миний дурдсан энэ Forbes сэтгүүл дээр гарсан судалгааны нийтлэл дээр байгаа зөвлөмжүүд байгаа. За мөн судлаачид, дэлхийн судлаачид байгаа, Монголын судлаачид, сэтгэл зүйчдийн маань зөвлөгөө байгаа. За бүр Dale Carnegie зохиолчийн How to Stop Worrying and Start Living гэдэг номон дээр нь хүртэл байгаа тийм. Миний хувьд бол та бүхэнд бас багж болов нөлөөлж магадгүй гэсэн ийм 7 зөвлөгөө байгаа. Ингээд хамгийн ихнийх нь өөрийгөө анзаарч эхлэх. Таны сөрөг бодолд та яг хэдэн минут зарцуулж байна. Та тэр бодол таны өдөржингөө одоо толгойд эргэлдэж гин үү? Эсвэл 20 минут, 10 минут таныг яг яаж таны алтан цагаас хэр хомсолж гин гэдгийг та маш сайн анхаарч эхлэх хэрэгтэй. Хоёр дахь нь бол цаг хугацаанд амьдрах. За яагаад тэгэхээр нэгэнтээ өнгөрчихсөн үйл явдал эсвэл ирээдүйд болоогүй байгаа үйл явдлын төлөө та хэтрүүлэн бодож өөрийгөө зовох ямар ч шаардлагагүй. За тухайлбал миний дөнгөж сая дурдсан нөгөө хамтран ажилладаг хүндээ та завгүй гэж хэлснийхаа төлөө цалин хасагдаач үгүй ч үтэй болооч үгүй ч зүйлийн төлөө та тэгтлэх зовох шаардлагагүй. За гурав дахь нь дараах 3 асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Энэ нь максимум одоо 20 минут үргэлжлэхэд л хангалттай. Тэгэхээр арай цэгцтэй болж ирнэ гэсэн таны бодол. За тухайлбал эхний асуулт үүнээс илүү дор байж болох байсан уу? За хоёр дахь нь энэ асуудал ямар нэг байдлаар шийдвэрлэх боломжтой юу? Гурав дахь нь энэ асуудлыг би хүлээн зөвшөөрч чадах уу? Тэгэхээр за жишээлбэл энэ хизээч өөрчлөгдөх боломжгүй ийм зүйл байх юм бол та энийг толгойдоо 1000 бодоод, сар бодоод, жил бодоод өөрийгөө зовоохын л нэмэр болно гэсэн үг. Тэгэхээр дөрөвдөх нь хит их бодоод стресстэй байвал энэ нь миний эрүүл мэндэд яаж сөргөөр нөлөөлөх вэ гэдгийг шууд бод. За тав дахь нь бол миний хувьд хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэж бодож байна. Хөдөлж эхлэх. Жишээлбэл та хевсээ угаагаад байж хахад таны толгой дотор сэгээл нөгөө нэг сөрөг бодлоод ороод ирнэ. Тэнгүү та айлдын 1-р пункт дээр шиг өөрийгөө анзаараад эхэлчихсэн байгаа штэ. Тэгээд сөрөг бодол орж ирэнгүүт хевсээ угаахаа болол аягаа угаах ч гэдэм үү. Энэ нь таны толгой дотор та хөдөлж जैन тэ та бодож जैन нөгөө сөрөг бодлуудаа анзаарж जैन бодож जैन тэнгүүтээ шууд гаднах үйл явдлаараа өөр аягаа угаах ч гэдэм үү тэ нэг өөрийнхөө байгаа байршил болон хийж байгаа зүйлээ шууд хаяад өөрчлөгдөөд байна л гэсэн. Ингэснээр та өөрийгөө гадна дотн ямар нэг нөхцөл байдлаар өөрийгөө чигнэж чаддаг болж байна гэсэн. За 6 дахь нь энэ бас аяга үр дүнтэй гэж би боддог. Тэгэхээр 6 дахь нь яг сөрөг бодол бодож эхлэмэгц та өөрийгөө магт. Жишээлбэл нөхд өнгөж сая авсан жишээг авъя л да. Та ажил дээр чинь одоо өгөөгээд татгалцсныхаа төлөө дэмий бодлоор одоо ингээ гутраа санаа зовоод байх шаардлагагүй. Эсвэргээрээ үгүй ээ би өрөөгн гэсэн байр суурьтай, би өөрийн гэсэн цагтай, хийх юмтай гэдгээ тэр хүнд хэллээ. Тэрнээс шинэ нь ямар нэг сөрөг үр дагавар авчрах ч гэдэм үү ийм нөхцөл байдал болохгүй. Яг тэгэхээр би сайн ажилчин, би сайн юмаа хийдэг, дэс тараагаар нь хийдэг, бүгдийг хийдэг ч гэдэм үү ямар нэг байдлаар өөрийгөө магтах хэрэгтэй. Энэ яг зөвхөн ажил дээр ч те одоо гэр бүлийн харилцаа, найз нөхдийн харилцаа ер нь өөрийгөө байнга хараад хайрлаад магтах хэрэгтэй. Яг ийм сөрөг бодол тэр тусмаа орж ирэнгүүт ботгоно. За 7 дахь нь энэ 7 дахь бол ер нь 6 дахьтай адилхан 6 дахьтайг 5 дахьтай ер нь төхөө гэж надад бол санагдсан. За 5 дээр хөдөлж эхэл гэсэн шүү дээ. 7 дээр тэгвэл хоббитэй бол гэж байгаа. Тэгэхээр таныг тайвшруулдаг тийм хоббиг та олох хэрэгтэй. Ер нь дийлэх хүмүүс гэхдээ
Хэрвээ сэтгэл зүйн хувьд ямар нэг асуудалтай байвал эсвэл тавгүй байвал эсвэл шийдвэрлэж чадахгүй тийм асуудал таныг байнга зовоож ивэл ер нь зураг зураад нэг үзээрэй гэдэг юм билээ. Тэгэхээр та яг өөрт тань тохирсон хоббиг олоорой. Гоё зураг зурах ч юм уу, дуунах юу ч яж болно шүү дээ. Нүрээ гоё буддаг, гоё мейкап эсвэл юу гэдэг хоол хийх ч гэдэм үү. Ер нь маш олон төрлийн хобби байгаа. Тэгээд тэнцэнээс өөртөө тохирсон хоббиг олоорой. За өнөөдрийн дугаар яг энэ хүрээд өндөрлж байна. Ер нь цаашид бас маш олон сэдвийн талаар ярина. Аль болох нуршихгүй байхыг хичээлээ. Тэгээд доорх коммент хэсэгт ер нь юу болж байна, юу болохгүй байна. Бас эсвэл өөрсдөндөө тулгарсан тийм илүү одоо хэтрүүлэн боддог тийм асуудлыг хэрхэн яаж даван туулсан талаарх өөрийнхөө сайхан сэтгэлийг бас хуваалцаарай. Эхний дугаарт маань хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа.